Сайн байна та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. iBreed цугаараа туяа та бүхэндээ мэдчилж байна. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ бясалгалын талаар жоохон мэдээлэл хүргэе гэж бодсон. Тэгэхээр би өөрөө бясалгаад одоо 1 жил болж байна. Йогийн дасгал хийхээсээ гадна бясалгалын одоо энэ ухааныг нэмж өөртөө хөвшүүлээд 1 жил болж байгаа. Тэгэхээр энэ бясалгаж эхэлсэн шалтгаан маань бас миний өөрийн хувийн амьдралтай холбоотой. Би өөрөө аюул олон жил ажиллаж байгаад оюутан болсон байгаа. Австрали улсад магистр хамгаалахаар ирсэн. Олон улсын харилцаагаар магистр хамгаалж байгаа. Маш их юм унших, маш их юм бичих, тийм ээ, analytical буюу одоо ямар нэмийг аналитик байдлаар тунгаан бодох, одоо хянах, тийм ээ, шүүмжлэх гэсэн энэ чадруудыг эзэмших шаардлага их гарсан байгаа. Тэгээд яг хуу шинээр шинэ газар ирээд сургуульд ороод амьдралын хэв маяг маань ерөнхийдөө тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор энэ өөрчлөлттэй яаж дасан зохицох вэ гэдэг тал дээр ер нь анхандаа амаргүй байсан л да. Тэгээд аюул олон жил йогийн дасгал хийхдээ ихэнхдээ одоо бие махбодын дасгал буюу асана гэж ярьж байгаа одоо өөрийнхөө бие махбодыг ашиглаж хийдэг энэ дасгалуудыг маш олон жил хийж ирсэн боловч бясалгалыг бол яг сууж агаад урд нь бол нэг их хийж байгаагүй. Яг уу йогийн дасгалаа хийснийхаа дараа 5 минут бол бясалгах үе зөндөө байдаг байсан боловч яг одоо 30 минут ч юм уу 1 цаг суугаад бясалгаж байгаагүй юм билээ. Тэгээд оюутан наснаасаа хойш ерөнхийдөө маш их юм санаа зовж эхэлсэн л дээ. Шинэ газар ирсэн маш их хэмжээний одоо нэг оюун санааны шахалт те оюун санааны одоо ядрангүй байдал их үүсдэг юм билээ оюутан болоод ирэнгүүт маш их хэмжээний ном унших, мэдээлэл цуглуулах те тэгээд дээрээс нь шинэ газар ирсэн мэдээж ойлгомжтой урд нь ажил хийж орлоготой байдаг байсан бол ажил хийхгүй орлогогүй болно. Тэгээд сургуулаа төгсөөд юу хийх вэ, тийм ээ, ямар ажил хийх вэ, би ер нь цаашдаа яах вэ энэ гэсэн байдлаар ерөнхийдөө аягүй хэмдэр санаа зовж эхэлдэг юм байлээ л дээ. Тэгээд ингээд санаа зовоод эхлэхлээр яг одоо байгаа, тийм ээ, яг одоо өөрт байгаа, яг миний урд байгаа энэ хийх ёстой гэрийн даалгавруудаа хийх ёстой эсээгээ бичих энэ анхаарлаа ийм одоо яг өөрийнхөө хийж байгаа юм дээрээ төвлөрүүлэх байсан анхаарал маань ингээд ирээдүйг бодоод тий ямар нэгэн юмд санаа зовоод ингээд яваад өгч байгаа байхгүй юу. Тэгээд тэрнээс болоод ерөнхийдөө их оюуны ядаргаанд ордог юм билээ. Манай монголчууд маань ч гэсэн ихэнх нь аюул олон хүмүүс гадаадад амьдарч байгаа хүмүүс ихэнх нь сургууль сурдаг, боловсрол эзэмшдэг байгаа. Одоо гадаадын их сургуулиудын заах арга барил болон одоо өөртөө сургах арга барилууд нь Монголын их сургуулиудаас Монголын боловсролын системээс маш их өөр байдаг. Маш их бие дааж, тийм ээ, одоо боловсролыг ерөөдөө бие дааж эзэмшүүлэх гэсэн тийм хэв маягаар сургадаг юм билээ. Тэгээд энэ их өөрчлөлтүүд бидний оюун санаа, бидний одоо тархинд маш их ачаалал өгж байгаа. Энийг бид нар өөрсдөө хүлээн зөвшөөрөөд одоо би энэтэй яаж эрүүл байдлаар харьцах вэ гэж бодохгүй байх юм бол маш их юм оюун санааны ачаалалтай ингээд яваад байх юм бол оюун санаанаас гарсан энэ ачааллаас болоод бидний эрүүл мэнд, тийм ээ, мэдээж хоол боловсруулах хэрэгтэн, зүрхний хэмнэл, одоо цусан хангамжид бүх юм өөрчлөгдөж байгаа, баг багаар муудаж эхэлнэ. Би эхлээд их хэмжээний стресст оронгууд ямар ч байсан нойрн дээр, тийм ээ, одоо нойр гүдэл гэдэг юмыг үүсгэж юм байна гэдгийг бол биеэрээ мэдэрсэн. Тэрийг мэдрэнгүүтээ ерөөхдөө өөрийнхөө амьдралын хэв маяг дээр анхаарах шаардлагатай байна. Анхаарахаас гадна бүр илүү их анхаарах шаардлагатай юм. Оюун санааныхаа эрүүл байдал дээр илүү их анхаарах шаардлагатай байна гэдгийг бол мэдэрсэн л дээ. Тэгээд анх ирснээс хойш ер нь бясалгал хийж эхэлсэн байгаа. Тэгээд мэдээж бясалгал хийгээд бидний сэтгэл санаа, оюун санаа маань тайван байна. Тайван байхаас гадна яг өөртөө байгаа энэ их сайхан боломжуудыг олж харах чадварыг өөртөө эзэмшнэ. Ер нь бол амьдралд байгаа бүх байгаа юмд сэтгэл хангамжтай байж бид нар аз жаргалтай амьдрын шүү дээ, тийм үү? Тийм болохоор миний хувийн одоо
бие махбодон дээр маань ирсэн, амьдрал дээр маань ирсэн энэ сайхан одоо бясалгал гэсэн юм бүхнийг та бүхэн маань ч гэсэндээ одоо гадаадд суралцж байгаа оюутнууд маань ч гэсэн бүгдээрээ бясалгаж байгаасай. Тэгэх юм бол та зөвхөн өнөөдөр аз жаргалтай эрүүл мэнд инх тайван байхаас гадна мэдээж ирээдүйд бий болгоё, бүтээн байгуул хий гэсэн бүх юмдаа бас анхаарал тавих одоо өөрийгөө эрүүл байдласнаар анхаарал тавих боломжтой болж ирнэ. Тийм болохоор гадаадас сурж байгаа болон Монгол сурж байгаа оюутнуудад зориулаад бясалгаж байгаарэ гэж уриалмаар байна. Би урдныхаа дасгал дээр зөв амьсгалах гэж заасан байгаа. Бэлхүүсээрээ одоо бэлхүүсээ ашиглан зөв амьсгалах, цээжээрээ биш зөв амьсгалнаар бидний эрүүл мэндэд ямар одоо эерэг нөлөө үзүүлдэг вэ гэдгийг тавчхан та бүхэндээ дурдсан байгаа. Хэрвээ та үзег бол миний тэр видеог үзээрэй. Тэгэхээр би сургууль руугаа одоо хичээлд явах гэж байгаа. Хичээлд явахаас өмнө ямар ч байсан та бүхэндээ богинохон хэмжээгээр зөв амьсгалахыг одоо зөв амьсгалаараа дамжуулуулаад хэрхэн бясалгах вэ гэдэг тодорхой богинохон одоо энэ хичээлийг зааж өгөх гэсэн. За тэгэхээр та байгаа газараа тухтаа ингэ суучаарай. Яаж суучсан байж болно? Хамгийн гол